За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн хурж байна. За энэ хэсэгтээ яг одоо зочноо олзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Хөлийн цэргийн бэлтгэл хурандаа гар дээр сүнэлтийн гишүүн, Баян зүрх дүүргийн гар дээр сүнэлтийн тэргүүлэгч гишүүн Багит хаан хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн минь төргийн урилгыг маань хүлээн авч ирсэн. Их баярлалаа. За ярианыхаа эхлэлд зочинтойгоо илүү сайхан дэлгэрэнгүй танилцъя гэж бодож байна. Би Баян аймгийн Уугуул Харьяат 1960 онд Баян төрсөн. За миний аав бол бас сэргийн хүн байсан. Баруун хөлийн тулгуурлалтанд оролцож явсан. Хөлийн цэргийн тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Ахмад дайчин байсан. Тэгээд 2001 онд 78 наснда өвж болсон юм аа. Тэгээ би аавынхаа одоо юугаар мэргэжлийг сонгоод сэргийн болно гэсээр байгаа. 78 онд 10 дугаар анги төгсөхдөө хойшоо Хөлийн цэргийн дээд сургуулийг аваад тэгээд сэргийн амьдралаар одоо өөрийгөө холбосон. Тэгээд би Монголынхаа хөлийг бүтэн тойрсон. Баруун өмнөд зүүн хөл дээр хамгийн сүүлд хөл хамгаалах хэрэнхүү газарт ажиллаж байгаад хурандаа султайгаар тэтгэврт гарсан. За ер нь бол энэ биеийн тамирт одоо дуртай болсон биеийн тамираар өргөлдөх хичээлдэг энэ үеийг бол би ааваасаа анх гарсан. Аав минь 78 нас өнгөрсөн зэрэг 78 нас хүртэл өглөө босч гүйдэг. Төөрнийхэн тусууны яадаг юм хүн байсан байхгүй. Тэгээ би тэрийг бол одоо спортлог хүн байна шүү дээ. За хоёрдугаарт бол би сэргийн хүн болсон. Сэргийн хүн гэдэг чинь эх орныхоо өмнө ард түмнийхөө өмнө тангараг өргөссөн хүн байдаг. Гол үүрэг нь бол эх орноо хамгаалах, ард түмнээ хамгаалах. Эрүүл хүн байж иж жоон тамирчин одоо чиглэлээ байж ижил хүн эх орноо хамгаална шүү дээ. Тийм учраас би сэргийн тэр 16 настай боксing секшнд ороод тэрнээс хойш одоо ерөөсөй хөдөлж байгаа. За хоёрдугаарт Монголын ард үг байдаг. Монгол ардын үг байдаг. Хүн хөгшөрч өгдөг, хөшиж өгдөг гэх. За энэ бол агуу их одоо философи л доо. За тэгэхээр өнөөдөр бид нэр ингээд машин хэрэгтэй ундаг, дугуй ундаг ингээд янз бүрийн болж байгаа шүү дээ. Тэгэхээр би явахыг илүү төсдөг. Ажилдаа явдаг. Өдөртний 5 км явчихдаг. Ажилдаас эрэхтэй явдаг. Өнөөдөр би ингээд спортын мастер болоод гар дээр сүнэлтийн спортын мастер болоод рекорд цогтоогоод ингээд явж яхад бол би нэг айхтар цаг зав гаргаад заал аваад мөнгө төгрөг ингээд төлж явдаг. Тэгээд л ажлын завсраар тэгээд гэртээ ирж одоо өглөө оройдоо сониагаад гих мэтлэнгээр ингээд өөрийнхөө биеийг зөв авч явж байгаа шүү дээ. Биеийн соёл гэж байна. Ийм байдлаар одоо өөрийгөө бараг Хөлийн цэргийн албанд 30 жил явхад би авч явлаа. Одоо тэтгэвртээ гарч чад ч гэсэн зүгээр байхгүй. Залуучуудад үлгэр дурайл болж ингээд явж байгаа. Эрүүл байх хэрэгтэй. Ер нь улсын хамгийн нэгдүгээр баялаг бол хүн. Ард түмэн бол нэгдүгээр баялаг нь энэ улсын. Энэ ард түмэн бол энэ баялаг нь бол эрүүл байх юм бол улс орон баян байна. Улс орон бол эрүүл түмэнтэй, эрүүл ард түмэнтэй байж ижил хөгжилд хүрдэг. Ер нь оюун ухаан одоо хөгжсөн, биеийн хөгжсөн ийм хүмүүс л гоё юм бүтээж, улс орныг цэцэглүүлж ингэж авч явдаг шүү дээ. Би тэгж л ойлгодог. Тэгээд би хүүхдүүдтэй ч гэсэн бусад эргэн тойронд байгаа хүмүүстөө ингэж за биеийн тамир хөдөлгөөн гэдэг чинь ийм шүү дээ. Монголын ард түмэнд ийм сайхан үг байд юм аа. Хөдөлж явах хэрэгтэй. Тэр одоо хөдөлгөөн гэдэг чинь юу? Алхаа байж болно, гүүж болно, дугуйнж болно гэх мэтлэн янз бүрийн хөдөлгөөн байна. Хамгийн наад зах нь зурагчийн өмнө зурагтаа үзэж явахд бол сунгаж явах хэрэгтэй. Сунгалтын дасгалуудыг сайн хийж явах хэрэгтэй гэдэг. Ингэж л одоо явдаг өөрийгөө тэгж авч явд юм аа. Та аавыгаа дуургаж цэргийн хүн болсон. Танаа хүүхдүүдээс ер нь цэргийн хүн болсон хүн байгаа юу? Нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёулаа цэргийн хүн хэлчих явцуу. Одоо нэг нь бол урд хэлдэг, хэлийн шалган нэвтрүүлэх албанд замын үүдүүд байна, эмэгтэй. Эрэгтэй нь бол дотоод гэрийн их сургуульд дамжааны захирал хийж байна. Бас Ахмад Солтой хойно цэргийн сургууль төгсгөөсөн юм болцоо та.
Бүгд л стоныг удамд амьдсан гэдэг шиг тийм. Бүгд л цэргийн хүн. Ер нь цэргийн хүн байхын хамгийн сайхан нь юу юм бэ? Ер нь яг юм цэргийн хүн байх. Багасаа сонгосон миний одоо мэрэгжил. Тийм. Яг аавыгаа дуурайгаал Тийм. Ер нь аав нөлөө байсан уу таныг одоо жишээ нь байлгүй би хүүхдээ ингээд цэргийн болгоно ер нь тэгээ одоо би аав маань цагдаагийн цэргийн анги гэдэг байсан тэр аймгийн 17 жил тэрний дарга байсан. Зарим үед өшөөнд ингээд нөгөө төргөнийхөө шимданыг аваад гүгээд гарч явдаг. Би тэгж сэрдэг байсан. Аавын бууг Макар буугийг аваад жоохон байхад бас сайхтахгүй тоглодог байлаа гэх мэтлэнгээр аавыгаа ер нь би 10 дугаар анги онц төгссөн л дөө. Тэгээд бол баруун Европ ч гэсэн Орос ч гэсэн гой гой инженер одоо мэрэгчлүүд байсан. Хуваарууд. Тэгээд би зүгээр ороод би одоо сэрийн хүн болон Хэлгийн цэргийн дээд сургууль хойно Москвад хуваар ирсэн байсан. Тэрийг аваад гарч ирсэн. Тэгэхээр бол энэ бол миний одоо ерөөсөө тэмүүлсээр байгаад сэргийн болно гэсээр байгаа болсон мэрэгжил. Би энэндээ мэрэгжилдээ дуртай хайртай Монголын хэлийг тойрч хамгааллаа. Би эх орныхоо өмнө одоо өргөсөн тангарахтай бол үнэн ч явлаа л гэж бодож байгаа. Хүүхдүүд нь ч бас цэргийн хүмүүс. За адилхан тань шиг дасгал хөдөлгөөнийг ер нь сонирхож байна уу? Яг ингээ амьдралдаа бас ингээ тогтмол 16 наснаасаа эхлээл тогтмол тасралтгүй тий дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн. Хүүхдүүдийнх нь хувьд яаж байна? Бас л адилхан дадал зуршилтай байна уу? Ер нь одоо гэлт ямар нэгэн нөлөө өгөх тийм гоё нөлөөлдөг хүн байх юм бол дагна штэ. Тэгээ манай тэр Ахмад Султаа одоо тэр хүүхэд бол бас нэлээд одоо спортлог. Сагс сайн тоглоно. Гэхдээ яг одоо над шиг болж чадах нь үгүй би тэрийг бол мэдэхгүй. Ердэн би зайнаас хараад байдیں۔ Одоо ач хүү байгаа тэрний хүүхэд сүлдгээд 7 дугаар ангид байгаа. Би саяхан одоо энэ бокс спортын мастер дасгалжуулагч манай хэлчин спорт хорооны дасгалжуулагч эрхэн найздаа дүүдээ аваашч өгсөн. Тэгээ одоо спортоор хичээлээд энэ 6 сард анхныхаа улсын аваргын тэмцээнд орох гэж байгаа боксч юм байгаа юм. Тий. Би анхныхаа одоо боксing спортыг сонгож аваад гэхдээ би тэрүүгээр явж чадаагүй. Хойно сургуульд байхдаа Москвагийн Динамод нэг хэдэн удаа тоглоод тэгээд энд төгсч ирээд Уултай аймаг Алтай сумд байдаг Сэргийн анги дээр заставын даргыг хийсэн. Тэрийг бол тэг заставын дарга хүн бол нэг спорт хөвөд явж чадхааргүй ажил ихтэй байлаа. Би заставын дарга байхдаа өдөртний 3 цаг унтаад тэгээ 40 зэрэгтэй тэр сэргүүтэйгээ нуслаад клээ хамгаалаад тэгээд явчихсан юм аа. Гоё юм аа тэгээ доошогоо ингээл хүүхдүүдтэй зааш нартаа ингээд нөлөөлөл те бүгд л спортын ингээ хүн болоод явж байна. За гар сунаалт гэдэг энэ спортын төрөл рүү яагаад орох болов? Яг энэ сунаалт нь ер нь ямар ашигтай? Энэ гар дээр сунаалтын холбоо бол залуу холбоо л доо. Сүүлийн үед байгуулагдсан холбоодын нэг. Сэргийн хүн болоод би бас зөөр байгаагүй дээ. Нэлээд хэдэн спортоор нэгдүгээр зэрэг биелүүлсэн. 2-3 спортоор буудлагын спортоор биелүүлсэн. Уулын спортоор нэгдүгээр зэрэг биелүүлсэн. Юугаар цааны спортоор бас 3 дугаар зэрэг биелүүлсэн. Тэгэд ингээд спортын төрлүүд их байна. Боксинг 3 дугаар зэрэгтэй мэрэгтэй гэдэг ингээд яриад байвал их байгаа. Тэгэхээр энийг бол би спорт тамирчин болъё гэж бодоагүй л дээ. Ер нь зүгээр нөгөө хөдөлгөөнийг ер нь хөдөлж байх хэрэгтэй гэж ингэ бод. За тэгээд тэтгэврс гарчгаад би энэ спортуудын төрлүүдээ хаяагүй. Тэгээд миний надад бол хамгийн ойр дөц төрөл бол гүйлт байлаа гэж. Өгдөө босоо шогшоод Баянгошуу руу яваад өгдөг 7 хоногт нэг удаа нэг 15 км 20 км-ийн юунд марафонд явцдаг хагас марафон гэдэг штеп явчихдаг. Ингээд сүүлдээ нэг насахад ирэхээр гүйлтийн спорт болохоор энэ өвдөгөнд ингээд нухаад жоохон юу ачаал өгöd эхэлсэн. Тэгээ би тэрийг болоод алхаж эхэллээ. Тэгж явж байгаа ер нь одоо сэрийн хүн бол бүгд спортлог л доо. Сургуульд байхдаа бол бидэнд сэргийн сургууль маш өндөр шаардлага тавьдаг байсан. Энэ дайм болно гэж боддог байлаа. Бид нэр байлна энэ урагшаа байлна гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд бүх төрлийн спорт байна. Би турник, савлуур гэдэг биеийн тамирын хэрэглүүд дээр бол бид нэр өстой муур шиг л тоглодог байсан. Одоо ч бид нэр тэр байж л байгаа. Ингэж явж ягаад манай энэ Ахмад Ганбаатар гэж нэг одоо энэ спортын холбооны Баян зүрх дүүргийн тэргүүн хүн байгаа.
одоо 71 нас хүрч байгаа. Бас манай энэ спортын мастер хийсэн. Бас л өөрийнхөө юун дээр насанд ингээд рекорд тогтоосон ийм хүн байгаа. Энэ хүн Баки гурандаа та одоо ингээд энэ спорт манай энэ юунд ороороо. Хүрээдэр гэсэн би тэгээд яваад очсон. Суур байгаа юм чинь бид нэр чинь нөгөө дандаа ингээд сунаад идэг болцоо. Тэгээ хэвтэйгээр сунаах бол бидний өдөртөм нэг юм байсан. Тэрийг бол спортын нэг төрөл болгоод тэгээ жоохон хөгжүүлээд би ерөөсөө жил гарын дараа л одоо мастер солтой болоод нөгөө рекорд тогтоогод явж байгаа байхгүй. Суур байгаа хүн бол босч байгаа юм. Тий. Ингээд одоо Монголын гар дээр сунаалтын холбоо би хэдийн өргөжөөд хөгжиж байгаа. Аймагуудаар явж аймгийн аваргуудыг одоо жил болгон тогтмол явуулж байна. Дүүргүүдийн аваргуудыг одоо явуулж байна гэх мэтлэнгээр залуучуудад дүлгүүршээ болохоор юм бол байна. Тий. Та чи насны ангилалтаа бас Монгол улсынхаа рекордыг эзэмшсэн шүү дээ. За рекорд нь хэд байдгийг? Рекорд нь бол одоо чадлаараа энэ би нэг 110-д тогтоосон заяа. Өнгөрсөн жил. Одоо дараагийн он дээр бол би нэг 150 хүрэх юм болов гэж шаардаад байгаа. Одоо нэг 130 40 хүргээд байгаа юм. 7 хонд нэг 2-3 удаа бэлтгэл хийдэг. Зарим үед бол хүний бие нэг жоох ядарсан дуу байх үед бол яах вэ тэг. Заримдаа бол аяга гой болцдог. Тэгээд тэр 150 хүрэгчж байгаа байхгүй юу? Залуучууд ер нь хэр сониож байна? Залуучууд мундаг. Залуучуудын эхнийх нь бол одоо 2000 сониач хаад байж тээ. Бүр хөлс нь урсаад ингээд бүр гайхмаар хаанасаа тэр одоо би бол өөрөө суниад өгөх мэдж байгаа штэ. Яаж ядардаг тэр энэ одоо нуруугаа хүртэл ингээд X барина гэдэг бол зүгдээ энэ хүн нуруугаа бөхсөд аахгүй ингээд нуурах гэдэг хийсүү. Ихтэй 50-60 соних гэж л бас зодсон штэ. Үгүй болон суниаж ивэл болно штэ. Амархав. Ингээд 20-оос эхлээд ингээд 20 хүргээд дараа нэг 30 хүргээд гэтмэтлэнгээр яваад ах юм бол өсөд. Та нар залуучууд бол дороо. Тэ гоё бахархмаар мундаг санагдаж байна надад бол. Ойрхон тэмцээн одоо болох ер нь ойрхон. Одоо ингээд манай дүүргүүдийн аваргууд бол эхлэх байх гэж бодож байна. Тэг. Дүүргүүд аваргуудаа явуулна. Аль ч дүүрэгт очиод орж болно бид нэр. Тэг. Хоочныг эмэгтэйчүүд суниа. 6 настай хүүхдүүд суниа. Тэг 6 настай эмэгтэй хүүхдүүд суниагаад явж штэ. Тий. Эмэгтэйчүүд суниагаад өөрийнхөө жин дээр өөрийнхөө насны ангиллд бол аваргуулаад мастер солиаваад ингээд яваад байгаа шүү дээ. Таны насны ангиллалт эмэгтэй тамирчин байдгүй. Таны насны ангиллалт. Манай гэрт үү? Таны насны ангиллалт чи ер нь тийм эмэгтэй тамирчин байгаа. Манай насны ангиллалт бол байхгүй. Доошоо бол байна. Хүүхдүүд бол байна. Залуучууд явандаа болох байлгүй дээ. Тийх байлгүй дээ. Сониалт чи одоо яг хүний биед яг одоо ямар өөрчлөлт өгөх юм? Одоо ер нь яг ингээд бидний төсөөлж байгаагаар бол нэг 2 гар тий нэг цээж 2 гар шээж. Ийм суниалган дээр бол бүх хүний бүх болчоо орлсон. Тэр ингээд хөвж явах үедээ бол энэ нугарахгүй тулд бүх биеэ чангалах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр энэ нуруу хөлний гэдсний бүх булчингууд бол хөгжиж ийн гэсэн. Энэ гар мар бол би одоо ингээд хувцсны гадна бас мэдэгдэх байгаа тий. Гэхдээ ингээд 66 нас хүрсэн хүн гэхэд бол энэ бүх юм булчингууд ингээд тодорсон байж байгаа шүү дээ. Ер нь мэдчихэж байна. Таны гарыг харъя л да. Тий одоо бас нэг суниалт гэхэр чи маш олон техник байгаа тий. Зөв суниалт гэхээр тий бид нар чи ингээд ямар ч хамаагүй байдлаар ингээд суниаждаг буруу суниаж байгаа зөв суниаж байгаа техник байгаа. Техник байгаа тий. Тэр техникийг бас нэг танаас яг нэвтрүүлгээрээ дэлгэмдүүлээд тий. Заалгаад авчвал дараа нь гэртээ мэртээ ингээд хамт суниаж үзэх юм уу? Харин яг олондоо бол чухал биш ах гэж бодож байна. Би эхний ээлжинд тий суниаж эхэлж байгаа хүмүүс бол олон тоонд одоо цээж хаалсан яг бол нэг чухал биш ах тий. Олон тоондоо биш эхлээд нөгөө зөв суниаж хэрэгтэй. Тэгээ би эхлээд бол бие халаах хэрэгтэй. Янз бүрийн сонголтын дасгалуудыг хийх хэрэгтэй. Одоо би бол маш уян л да. Маш уян байдаг. Ерөөсөө энэ нөгөө балетийн бүжигчд биш шүү дээ тий. Тэр үн шиг уян хүн. Тий. Одоо ингээд энэ гар хөл хөрөх өвдөлтэй хөрөх бол асуудалгүй. Тэгжээж л одоо энэ хүний нөгөө хөшиж өгдөг ингээд дандаа энэ дэр байж байдаг байхгүй. Хөшнө гэдэг чинь бол ингээд энэ гутландаач хөрөхгүй гэдэг юм байгаа шүү дээ тий. Бид бол уян хүмүүс бол ерөөсөө харахад нэг гоё байдаг байхгүй. Уян. Тэгээд төрөлтөлгөө ингээд за
тэргээд ингээд тонгоогоод нэг юм авч чадахгүй хүүхд тэрийг аваад өгөөсгээ сууж идэг болсууд байна шүү дээ. Тэр чи одоо нэг хөчсөр байгаа сүйдээ бол би одоо өвчтөй хүн гэдэг өөрийгөө өвчтөй хүний тонд оруулчаад идэг байхгүй. Энэ үгээрээ энэ тархи бол өөрөө удирдах байгаа шүү дээ. За наасаа энэ өвчтөй байна гэж тархинд ингээд өгч байгаа. Сигнал өгч байгаа. Энэ жил хэдэн насны ангиллалд оролцож сонирхолтой үзэх. Энэ жил би харин 61-ээс 65 өнгөрсөн жилд. Одоо болохоор 66 руу орж байгаа юм. Тэгэхээр 66-аас 70 руу орж байгаа байхгүй. 70-аас дээшгээ 71-ээс дээшгээ байна. Таны насны ангилд бас маш олон хүмүүс сонирх уу? Тэгэн штэ. Одоо бүр олон болоод байгаа юм. Гоё юм аа шүү дээ. Өвчтөд ашаа сууж байгаа юм чинь. Стага юм аа. Одоо 66-аас 70 насны ангиллыг бол 150-аар рекордыг дахиад эвднэ л гэсэн үг байна шүү дээ, тий? Аа. Стага юм. За тэгвэл юу хоёр нэг сүнээгаад үзэж болох та манай хамтран техник заалгая. За сүнэлтийн техник заалгая, тий? Би дараа нас нэг хааж очиод бас сүнэж яхад нэг техникээ мэдж ийн гэдэг чинь бас хамгийн зөв. Тий шүү дээ. Эхний зөв болох юм өстэй, тий? Тий. За тэгвэл хэдүүлээ тэр дэлгэцийн урд, тий? Тэгээ. Техникээ заалгая. За хоёлаа сүнэж эхлэе. Та ерөнхийдөө надад гол техникүүдийн заагаад өгөхөд тэгээд хэд сүнээч те хоёлаа. Гарын байрлал, тэгээ биеийн байрлал бол бүгдээрээ одоо ялангуяа бие бол ихс байна гэсэн үг заа юу. Болж өгвөл одоо ингээд нумраад ингээд хөрөхгүйгээр шаланд. Гар бол уушаа ингээд. За баярлалаа чи хоёлаа. За тэгээд гар бол их зуршаа те. Их зуршаа тэгээ мөрний хэмжээтэй заа яваад. За. Нэг Бүр тэгж доошоо тий. 2 3 4 5 6 7 8 9 10. Одоо миний яг 11 12. Би зөв байна уу? Одоо миний яг юу бол? За. Хэд 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 За байж 30 гээд хавали. За таны хордыг бол гүйцэхгүй юм байна. Гэтэ яг зөв техникээр яг зөв сүнээч бол бас яг ингээ гар бие бол их тийм гойны ардлт хүртэл мэдэгдэж байна те. Энэ чи яваа тэгээд чангалаад ингэж байгаа учраас тий. Тэгээд татан наадах чинь. Татан янз бүрийн болно л да. Тийм ээ. Тэгээ гэрээ нөхцөл ч гэсэн яг бүх өглөө осоод л сайхан сүнээгаад байж бас боломжтой ахна шүү дээ, тий. 10 хүргээд 10 дараа нь 15 болгоод тэгээд яваад тахгүй. Тийм тэгээд зүгээр сая нэг 20 гарын сүнээхад л ерөнхийдөө амьсгаадаад бас нэг юм биеинд нэг юм ачаал ирж гэн тийм учраас сүнэлт бол яг хүний биед бол хамгийн сайн гэдэг нь бол харагдчихжээ шүү. Хүчин ажил нь тий. Тийм байна. За маш их баярлалаа танд. Тэгээд бид бүхэндээ бас хамтдаа ярилцаад бас маш сонирхолтой түүхийг хуваалцсанд. За тэгээд бас сүнэлтийн гоё техник зааж өглөө. Би бол одоо өглөө болгон ажилдаа ирэхээс өмнө нэг 20 30 сүнэчээд байхад болохоор юм байна тий. За маш их баярлалаа танд. Ажлын амжилт хүсье. Баярлалаа.